50 сая юу? 120 сая юу? Эсвэл бүр түүнээс ч их үү? Энэ бол Монголын үндэсний дотроо. Та ердөө 550 994 төлөөд 3 төрлийн дөрөвдий Зугаати 642 литрээр оролцсон. Бургаас 6 төрлийн хонжуурын эзэн болох боломжтой. Дохирол даваа авиг баасан гараг бүр 17 цаг 50 минутаас Синийг телевизээр явагдана. Та өөртөө барилах борлуулалтын цэгээс тасалбараа худалдан авч тоглолтод оролцоорой. Лотерей тоглох хоч амьдралаа өөрчил. Сайн байцгаана үзэгчдээ та бүхэнд орой мэндийг хүргэе. Шинэ 7 хоногийн мэндийг хүргэе. Синийг телевиз дээр 1 дахь 3 дахь 5 дахь өдрийн 17 цаг 30 минутаас хүрдэг үндэсний лотерей эхлэхэд бэлэн болсон байна. За замын төгжрлээс болоод би жоохон цагаас оцорч ирлээ. Жоохон ч гэж бараг 10 минутаар. Тийм болохоор олон юм ярил шууд эхэллээ. За ингээд дөрөвдийн 3 дугаар зэргийн хонжуурыг хамгийн эхлээд бүгдээ хамтдаа тодруулъя. 2016 оны энэ бол 7 дахь тоглолт. За 4. Хамгийн ихнийх нь 4. Хамгийн ихнийх нь 4. За түүний дараагаар 4-ийн дараа хэд вэ? Яг энд гарч ирэх 4 бөмбөлөгний тоогийн дарааллыг нь зөв таах юм бол та өөрийнхөө 500 төгрөгөөс дээш тавьсан бооцоо 500 дахин үржүүлж авах шүү. За дараагийнх нь 1. 4 1. За төрний дараагийнх буюу 3 дахь бөмбөлөг. 3 дахь бөмбөлөг 7 юм шиг байна да. 7 4 1 7. За хамгийн сүүлийнх нь хамгийн сүүлийн бөмбөлөг. Хүлээж байна. 4 дахь бөмбөлгийг хүлээж байна. 4. За. Өнөөдрийн 4-ийн 3 дугаар зэргийн хонжуурын 4 тоо 4-өөр эхлээд 4-өөр төгслөө. За голынх нь 2 тоо 1 болоод 7 байна. За ингээд 4-ийн 3 дугаар зэргийн хонжуурын 4 тоог та бүхэн дарааллын дагуу хэлье. 4 1 7 4. 4 1 7 4. За харин одоо 4-ийн 2 дугаар зэргийн хонжуурыг бүгдээ хамтдаа тодруулъя. За 4 тоо зөв таавал дарааллыг нь зөв таавал таны бооцоо 1000 дахин өсөх болно. Та 500 төгрөгөөс дээш бооцоо тавих ёстой шүү. За хамгийн ихнийх нь 8 байна. Хамгийн ихнийх нь 8. 8 гэсэн тоо байна. Дараагийнх нь хэд вэ? 6 юм уу 9 юм уу? 9 юм шиг харагдаад байна. 9 байна. За дараагийн тоолоод орцсон байгаа тоо тэг байна. Тэг 8 9 тэг. За ингээд өнөөдрийн хамгийн сүүлийн буюу 4 дахь бөмбөлөгний тоо ямар тоо байх нь вэ? Ямар тоотой бөмбөлөг орох нь вэ? Хамтдаа харжээ. За одоогийн байдлаар 8 9 тэг гарч ирсэн байгаа. Ингээ хамгийн сүүлийнх нь 1. За 4-ийн 2 дугаар зэргийн хонжуур өөрийнхөө тавьсан 500 төгрөгөөс дээш төгрөгийн бооцоог 1000 дахин өсгөн авах боломжтой энэ 4 тоо юм байна. Өнөөдрийн хувьд шүү дээ. 8 9 тэг 1. 8 9 тэг 1. За харин одоо та өөрийнхөө бооцоог 2000 дахин өсгөж авах тэр боломж таны өмнө ирсэн байна. Энэ бол 4-ийн 1-р зэргийн хонжуурыг бид хамтдаа тодруулах гэж байна. За 40 бөмбөлөг маань 40-өлөө хоолоод орлоо. Доороос агаараар үлээгдэж байгаа. За энд тэгээс 9 хүртэлх 4 тэгээс 9 хүртэлх цифруудаас цифр тус бүрээс 4 шиг байгаа. Ингээ нийт 40 бөмбөлөг байгаа. Тайлбарлах гэж зовж шít. Хамгийн ихнийх нь 7. Хамгийн ихнийх нь 7. Дараагийнх нь 1 байна. 1 байна. 7 1. 7 1. За 7 1. 3 дахь бөмбөлөг 9 байна. 9 байна.
9. За хамгийн сүүлийнх нь. Бас дахиад 9. 71 99. 71 99. За дөрөвдгийн 1-р зэргийн хонжуурын 4 тоо 7 1 9 9 7 1 9 9. За ингээд дөрөвдний тогсон хүмүүст бүгдэнд нь баярлалаа. Нэвтрүүлгээ үргэлжлүүлэн хүлээн авч үзээрэй. Харин одоо бүгдээ хамтдаа 6D тоглож байгаа бүх хүмүүсийг дэлгэцээхаа өмнө өрий 50 сая төгрөгийн төлөө тоглож байгаа хүмүүс шүү дээ. Энэ хүмүүс чи. За ингээд машин ажиллуулж эхэлнэ. Хамгийн бага нь 1500. За хамгийн их нь 50 сая төгрөг хочих юм байна. Хэрвээ 6D тоглож байгаа бол. За хамгийн ихнийх нь 4. Хамгийн ихнийх нь 4. За дараагийнхан буюу 2 дахь тоон 8. 8. 8. 4 8. Дараагийнхан 7. 7. Жишээлбэл та 4 8 гээд эхний 2 тоог хоёулынгийн дарааллыг нь яг зөв таасан бол 1500 төгрөг хонжигт хожно. За 4 8 7 гээд 3 тооны дарааллыг яг зөв таасан байгаа бол 15000 төгрөг хонжигт хожно. За 4 8 7 тэг гээд 4 тооны дарааллыг яг зөв таасан байгаа бол 150000 төгрөг хожно. За 2 5 дахь тоо 2. За 4 8 7 тэг 2 гээд 5 тооны дарааллыг нь аллгүй яг зөв таасан бол та сая 500,000 төгрөг очиж байгаа. Харин одоо энэ гарч ирэх 6 дахь хүмүүлэгтээ нийлээд 4 8 7 тэг 2 9 гэсэн 6 тооны дарааллыг яг зөв таасан бол та 50 сая төгрөг очих юм байна. За ингээд өнөөдрийн 50 сая төгрөгийн тоо ийм байна да. Яг ингэж бүгэлсэн хүн байвал тэгэл 50 сая төгрөгтэй боллоо шүү. Дарааллын дагуу 4 8 7 тэг 2 хамгийн сүүлийнх нь 9. За 6D энэ хүрээд өндөрлж байна. Харин одоо бүгдээ хамтдаа 120 сая төгрөг хожих тэр боломжийн өмнө ирсэн байна. За шууд л машин ажиллуулъя дөхөө. За 120 сая төгрөгийг яаж хожих вэ гэж та бодож байгаа. Анхудаа манай нэвтрүүлгийг үзэж байгаа. Энд нийтдээ 1-ээс 42 хүртэлх одоо тоог агуулсан 42 бөмбөлөг байгаа. За хамгийн ихнийх нь 32 гарч ирлээ. Энэ 42 бөмбөлөгнөөс 7 бөмбөлөг нь гарч ирнэ. За эхний 6 бөмбөлгийг дараалал харгалзахгүйгээр та зургуулинг нь зөв таах юм бол 120 сая төгрөг хожих юм байна шүү. За 2 дахь бөмбөлөг 31 32 31 гараад ирлээ. Дараагийнх нь буюу 3 дахь бөмбөлөг 8 8 32 31 8 дараагийнх нь 39 32 31 39 17 17 32 31 8 39 17 одоо 6 дахь бөмбөлөг 6 дахь бөмбөлөгний тоо 1 байна. За одоо хамгийн сүүлийн бөмбөлөг буюу 7 дахь бөмбөлөг бонус бөмбөлөг ямар дугаартай ямар бөмбөлөг гарч ирэх нь хамтдаа хүлээцгээе. 22. За ингээд өнөөдрийн 7 бөмбөлөг ийм бөмбөлөг байна да. Ялангуяа эхний 6 бөмбөлөг нь бол маш чухал шүү. Тэгэхдээ 7 дахь бөмбөлөг бас чухал. За ингээд 32 31 8 39 17 1 гэсэн энэ 6 тоог дараалал харгалзахгүйгээр зөв тааж бүгэлсэн бол та 120 сая төгрөг эзэн болох юм байна. За ингээ өнөөдрийн бонус бөмбөлөг 22.
За ингээ манай нэвтрүүлгийг анхаарал үзсэн та бүхэнд их баярлалаа. 3 дахь өдөр уулзтлаа. Баяртай. 50 сая юу? 120 сая юу? Эсвэл бүр түүнээс ч их үү? Энэ бол Монголын үндэсний дотроо. Та ердөө 550 994 төлөөд 3 төрлийн дөрөвдий Зугаати 642 литрээр оролцсон. Урвас 6 төрлийн конжурын эзэн болох боломжтой. Догор даваа аваг баасан гараг бүр 17 цаг 50 минутаас Синийг телевизээр явагдана. Та өөртөө байрлах борлуулалтын цэгээс тасалбараа худалдан авч тоглолтод оролцоорой. Лотерей тоглох хоч амьдралаа өөрчил.